За сургалтын цахим хэрэглэлтэн боловсруулах арга зүй хичээлийн бие даалгавар та бүхэн юу их вэ? Тэгээ энэ видеоор үзүүлье. За та бүхэн л би энэ articulate templates гэсэн хавцыг шеэрлэн. За эндээс та бүхэн темплейтүүд, бэлэн загваруудыг татаж аваарай. За бүгдийг нэг нэгээр татаж аваад за тэгээд нэг нэгээр нээж үзээд өөрсөндөө таалагдсан, өөрсдийнхөө хийж чадах аль нэг загварыг эхлээд сонгох хэрэгтэй. За ингээд сонгосныхаа дараа та бүхэн өөрсдийнхөө мэргэжлийн хичээлийн аль нэг сэдвийг сонгож аваад за ахлах ангийн номноос мэргэжлийн хичээлийн сэдвээ сонгосон илүү их чухал. За ингээд нэгэд бүгдээрээ нэгэ өөрсдийнхөө хичээлтэй холбож өөрчилнө. За жишээ нь энд бол ингээд дөрвөн үндсэн сэдвтэй. За тэгээд дид сэдвүүдийг нь сонгож үзнэ. За үндсэн сэдвийн дараа бол дараагийнхын сэдв нь нэгдэх иймэрхүү зохион байгуулалттай хичээлээ бүгдээ өөрчилж үзцгээе. За үүний тулд та бүхэн баруун гар талд байгаа үндсэн леер, за энэ туслах леерүүдийг өөрчилж сурах хэрэгтэй. Дээр нь байгаа объектуудыг. Articulate Storyline програм нь ерөнхийдөө PowerPoint програмтай ижил загвартай учраас та бүхэн ажиллахад илүү хялбар байх болов уу гэж бодож байна. За нэмэлт зүйл гэх юм бол энэ доор байгаа таймлайн бол өөр байгаа. За тэгээд энэ layer буюу давхаргууд шинээр нэмэгдсэн байгаа гэсэн үг. За та бүхэн дид леерүүд дээр байгаа зүйлсийг өөрсдийн болгож өөрчилнө. За өөр ямар нэгэн зүйлсийг бол бид нэр өөрчлөхгүй гэсэн үг. За жишээ нь бүгдээрээ ингээд энэ үндсэн леер, main menu гэж бичсэн байгаа үндсэн леер дээр байгаа агуулгыг өөрчилж үзцгээе. За menu topic гэдэг нь. За энд бол ерөнхийдөө дөрвөн дид сэдв байгаа гэж ойлгож байна. За жишээ нь би одоо эхний дид сэдвээ хэвлэмэл хэрэглэгдэхүүн гэж нэрлэж. За дээр байгаа командууд бүгд PowerPoint-тай адилхан байгаа учраас энэ бол шинэ зүйл байхгүй гэсэн үг. За дараагийнх нь би аудио гэж нэрлээд түүний дараагийнх нь видео гэж нэрлэж. За энэ үндсэн сэдвээ болохоор томоор бичсэн байгаа учраас бүгдийн томоор биччихээрэй. За ингээ аудио видео. За энэ текстүүдийг голлуулах хэрэгтэй. За хэрвээ голлуулахгүй байгаа тохиолдолд бидний нөгөө дизайны шаардлага хангахгүй болчихж байгаа гэсэн. За ингээд interactive. За ингээд бүгдээр дөрвөн дид сэдвээ өөрчлөлт авчлаа. За ингээд preview. Ямар нэгэн өөрчлөлт хийчихэд preview дараад тоглож үзнэ гэсэн. За тоглоулгын topic 1, topic 2, 3 гэдэг нь бол анимашнтай хөдөлж гарч ирэх юм байна. За одоо бүгдээрээ тэр topic 1, 2, 3 гэдгийг өөрчлөе. Тэхийн тулд тэр меню 1 sub menu гэдэг леерийг сонгоод за topic 1 гэдгийг бүгдээрээ за хэвлэмэл хэрэглэгдэхүүнтэй холбоотой юм болгож өөрчлөх хэрэгтэй байна. За эхнийх нь ном гэдэг. За дараагийнх нь бүгдээрээ сонин сэтгүүл гэж өөрчилж. За энэ topic 1, 2, 3 нь ерөнхийдөө бол хэвлэмэл хэрэглэгдэхүүнтэй холбоотой бүр дид сэдвүүд байх хэрэгтэй гэж ойлгоорой. За сэтгүүл дараагийнх нь сонин. За ингээ бүгдээрээ 3 сэдвээ өөрчилчлөө. За өөрчлөлт хийсэн бол дахиад preview дараад өөрчлөлт ийн гэсэн үг. За ном, сэтгүүл, сонин. За ном гэдэг дээр дарахаар topic 1. За анзаарсан бол улаан өнгөтэй айкон гарч ирж байгаа юм байна. За хэвлэмэл хэрэглэгдэхүүнтэй холбоотой зүйлс дандаа улаан айконтай байх юм байна. За энэ дээр бүгдээр харж агаад энэ дөрвөн сцен байгаа. За энэ дөрвөн сцений нэгийг сонгод улаан. За энэ улаан дотор бол topic 1, 2, 3 гэж байгаа гэсэн үг. За topic 1 нь мэдээж бид ном болгож өөрчилсөн чинь энэ дээр номтой холбоотой агуулга бэлтэн гэсэн үг.
За ингээд text box оруулаад текстээ бичиж болно. За текст бичихдээ та бүхэн цахим хэрэглэгтүүнд тавигдах шаардлагыг санах хэрэгтэй. За бие даалтын заавар дээр чинь би шалгуурын тодорхой оруулсан учраас тэрийг анхааралтай сайн уншаарай. За дараа нь би зураг оруулж үзье. За энэ дунд та нар номтой холбоотой зураг оруулж болно. Эсвэл номтой холбоотой анимашн, видео юуч байж болно гэсэн үг. За дахин ингээд бүгдээрээ preview дараад үзье. Ном гэдээ харахаар за номтой холбоотой агуулга энэ слайдн дээр гарч ирнэ. За иймэрхүү байдлаар бид энэ бэлэн загварыг өөрсдийн нэг хичээлийн сэдвтэй холбоотой агуулга болон өөрчлөлт бие даалтын даалгаврынхаа оноог тооцоолох хэрэгтэй байгаа гэсэн үг. За одоо ингээд ном дээр үзсний дараа сэтгүүл гэдэг нь нэгдэж энийг анзаарч байгаа. За одоо бол сэтгүүл гэдэг нь бол topic 2 тэгээ улаан icon-тай бид өөрчлөлт явуулна гэсэн үг байна. За жишээ энэ дээр бид нэр topic 2-ыг өөрчлөөд сэтгүүл энэ дээр сэтгүүлтэй холбоотой агуулга бэлдэнэ гэсэн үг. За та нар бол өөрсдийнхөө мэргэжлийн хичээлийн агуулгыг хийнэ гэдгээ сайн анхаарах хэрэгтэй. За topic 1. За энэ шар өнгөтэй байгаа учраас аль сэдвтэй холбоотой байгаа гэдгээ анзаарах хэрэгтэй. За шар өнгөтэй нь бол аудио. Тэр аудиотой холбоотой зүйлсийг хийх явдлаа шар өнгөтэй зүйлсийг өөрчлөх нь шүү дээ. Аудиотой холбоотой гэдэг 3 зүйл, 3 слайд байгаа гэсэн үг байна. Нэр бид аудионы холбоотой агуулгыг 3 слайданд багтааж бэлдэх хэрэгтэй болсон байгаа гэсэн үг байна. За өөр ямар нэгэн триггер зарим зүйлсийн триг нь бол тохиргоог бол өөрчилсөн хэрэггүй. За яагаад гэвэл бид нэр тохиргоотой холбоотой зүйлс үзэг учраас триггерүүдээ өөрчлөх шаардлагагүй. Зөвхөн текстүүд болон доторх агуулгын өөрсдийнхөө болгож өөрчлөөд надруу буцаагаад илгээх хэрэгтэй байгаа гэсэн үг байна. За ингээд өөрсдийнхөө нэрээр үнийг хадгалчаарай. За дараа нь өөр нэг темплейтийг бүгдээ дахиад хийж үзье. За ингээд 1 7 темплейт 8 темплейт байгаа юм байна. Эндээс та бүхэн өөрсдөө үзэж сонирхож байгаад аль нэгийг сонгоно. Зөвхөн нэгийг сонгоод даалгавар хийж гүйцэтгэх нь байна. За дараагийнх нь болохоор зөвхөн нэг стентэй. За ийшээгээ оронгууд нэг стен гэдэг нь ерөнхийдөө PowerPoint-ийн нэг файл гэж ойлгоорой. За энд болохоор нэг үндсэн layerтэй тэгээд дотроо did layer-ууд нь 5 did layer-тэй байгаа гэсэн үг. За үндсэн layer дээр байгаа зүйлс бол бусад did layer-үүдээр бүгдээрийн дээр харагддаг. За мөн адилхан ингээд сэдвээ сонгож байгаад дотор нь байгаа сэдвтэйгээ холбоотой жижиг сэдвүүд энд бичих хэрэгтэй. За би бол хэвлэмэл визуал гэх мэтчлэн өөрсдний хичээлтэй холбоотой зүйлсээр өөрчилчихнэ гэсэн үг. За өөрчлөлтөө дахин шалгаж үзье. Preview. За хэвлэмэл гэдгийг сонгохоор чагттай болоод checklist гэдэг нэг гэсэн гарч тексттэй зурагтай гарч иж байгаа юм. За бүгдээ энийг хайж болох хэрэгтэй. Энэ хамгийн ихний layer дээр байна. Checklist. За энийг мэдээж бүгдээ хэвлэмэл болгож өөрчилнө. За энд хэвлэмэл хэрэглэгтүүнтэй холбоотой зүйлс бичээд за зураг байгаа л энэ зураг та нар өөрсдөө өөрчлөх хэрэгтэй. Тэгэхэд бол format change picture гэдэг зураг өөрчилж байна. За ингээд хараад үзье бүгдээ. За хэвлэмэл гэдгийг харахаар ийм текст гарч ирнэ. За иймэрхүү байдлаар бид нэр бэлэн загвар ашиглаад интерактив хэрэглэгдэхүүн бэлдэж сурах хэрэгтэй байгаа гэсэн үг. Түүнийгээ шалгуурын дагуу хийж гүйцэтгээд над руу илгэх байгаа. За үндсэн layer, did layer. За эдгээрийнхээ учрыг л олчвол ерөнхийдөө ямар нэгэн өөр том асуудал бол байхгүй гэсэн үг.
За та бүхэн даалгавраа хэрхэн явуулах вэ гэдэг зааврыг би оруулъя. За e-learning-ийг эмсүүцэг эдүүцэг маань хаягдлуугаа ороод за сургалтын цэгийн мэргэжилтэн боловсруулах арга зүй гэсэн хичээл. За хамгийн доор би даалтныг даалгавар нэг гэж байгаа. Тийш орохоор эхлээд заавартайгаа маш сайн танилцаарай. За заавар дараад нь хүснэгтэнд шалгуурыг юу хийхээр хэдэн оноо өгөх вэ гэж харагдаж байгаа. Энийгээ та бүхэн маш сайн анхааралтай уншаад за тэгээ хугацаад байгаа танилцаад бүгдээрээ даалгавар илгээх төвчөн дээр дарна. За даалгавар илгээх төвчөн дээр дарахаар файл авсгах гэж байгаа. Энийг сонгоод өөрсдийнхөө хийсэн интерактив хэрэглэгтүүнийг хамгийн сүүлийн байдлаар хадгалснаа сонгоод явуулаарай. За даалгаврын текст гэдэг дээр та бүхэн өөрсдийн гүйцэтгсэн сэдвээ тодорхой бичнэ. За анкинд бол ямар хичээлийн тэгээ ямар ангиас сонгосон юм. За хэдэх бүлэг вэ гэсэн мэдээллүүдээ энэ дээр ойлгомжтойгоор бичиж өгөөрэй. За би бол хими хичээлийн 12 дугаар ангийн 4 дахь бүлэг сэдвийн за органик хими нэгдэл гэсэн сэдвийг сонгосон гэж үү. Хими нэгдэл сэдвээр би даалгавар үзүүлээ гэдэг. За энэ мэдээлэлээ тодорхой бичээрэй. За ингээ бүгдээрээ даалгавар илгээх төвчөн дээрээ дарахаар за энд огноо болон код энэ харагдаж байгаа л над руу даалгавар илгээгдсэн гэсэн үг. За ингээ анхаарал тавьсан та бүхэн